Сайн мэцхан хүүхдүүдээ 10 сарын 6-ны Монгол хэлний хичээлээр орцгоё. За бүгдээрээ монголынхаа ном болон дэвтэр үзэг харандаага бэлдэж суугаарай хүүхдүүдээ. За монгол хэлний маань ном юм байдаг тийм ээ хүүхдүүдээ монголынхаа номыг гаргаад хуудас 16 гэж аваараа гаргуулаарай хүүхдүүдээ. Гэр бүлийнх нэрээ 16 дахь хуудсыг гаргуулаарай. За 16 дахь хуудсан дээрх хамгийн дээдлэлт нь юуны зураг байна вэ хүүхдүүдээ? Адуу байна, ямаа, хонь, тэмээ зэрэг бидний мэддэг 5 гушуун малын маань зураг байна тийм ээ. 5 гушуун малын маань зураг байна. Тэгвэл бүгдээрээ дараах дууг хамтдаа сонсъё хүүхдүүдээ. Дууг анхааралтай сонссон хүүхдүүдэд баярлалаа. Бүгдээрээ дараагийн дасгалтад орцгоё. За дараах зургийг анхааралтай ажигласан тийм ээ хүүхдүүдээ бүгдээрээ. За тэгвэл зурган дээр ямар амьтад байгаа вэ? Зүйтэй бидний сайн мэддэг 5 гушуун мал маань байна. За багштайгаа хамтран их малуудын нэрлэлцгээе хүүхдүүдээ. Адуу, ямаа, хонь, өвхөр, тэмээ байна. Тэгвэл эдгээр амьтдын төл мал нь ямар амьтад вэ хүүхдүүдээ? Багштайгаа хамтдаа нэрлэн холбоё. За хамгийн эхлээд ямаа байна. Ямааны төлийг юу гэж нэрлэдэг вэ хүүхдүүдээ? Зүйтэй ишиг. Ишиг нь хаана байна вэ хүүхдүүдээ? Энд байна. За тэгвэл бүгдээрээ балан харандаагаа гаргаад харандаагаараа энэ тасархай зураасны дагуу холбоё хүүхдүүдээ. Ямааг төл малтай нь холбоё. Төл мал нь ишиг тийм ээ. За харандаагаараа холбоорой хүүхдүүдээ. За харин дараагийн амьтан. За энд өвхөр байна. Өвхөрний төл малыг юу гэдэг вэ хүүхдүүдээ? Тугал. Тугал хаана байна вэ хүүхдүүдээ? Энд байна. За тэгвэл бүгдээрээ мөн харандаагаараа өвхөрний төл малыг холбоорой хүүхдүүдээ. Өвхөрний төл мал нь тугал. За харин дараагийн амьтан маань энд ямар амьтан байна вэ хүүхдүүдээ? Багшны дуулаанаар зааж байгааг хараарай. Адуу байна. За адууны төлийг юу гэдэг вэ хүүхдүүдээ? Унага. Тэгвэл бүгдээрээ унага руу холбоё. Балан харандаагаар холбоорой хүүхдүүдээ. За харин дараа нь ямар амьтад үлдчихв хүүхдүүдээ? Хонь мөн тэмээ үлдлээ. За тэгвэл хоньны төл мал нь юу вэ хүүхдүүдээ? Хурга. За тэгвэл бүгдээрээ хоньыг төл мал болох хургатай нь холбоорой хүүхдүүдээ. Мөн адил балан харандаагаараа холбоорой. За харин хамгийн сүүлд нь тэмээ үлдсэн. Тэмээний төлийг ботго гэж нэрлэдэг. Тэгвэл ботгоор нь холбоорой хүүхдүүдээ. За ингээд бид 5 гушуун малаа амжилттай нэрлэж их малтай нь холбож чадлаа. За харин одоо бүгдээрээ хамтдаа дараагийн дасгалаа ажиллацгаая. За дараагийн зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ.
дээр юу байна вэ хүүхдүүдээ? Нэрлээрээ. За бид мөн малаас ямар түүхий эд гарган авдаг билээ хүүхдүүдээ? Багштайгаа хамтаа ярилцъя. За бид малаас сүү, үнэнээс сүү гарган авдаг. Харин мөн бусад амьтнаас ноос, цагаан эдээ зэргийг боловсруулж авдаг тийм ээ хүүхдүүдээ. Тэгвэл дараах зурагнаас малаас гарах түүхий эдээр хийсэн ямар бүтээгдэхүүн байна вэ? Багштайгаа хамтаа ярилцсан нэрлэе. За махыг бид нар малаас гарган авдаг билээ хүүхдүүдээ. Зүйтэй бид нар махыг өдөр тутамд хүнсэндээ хэргэлдэг тийм ээ? Малнаас гарган авдаг. Тэгвэл зөв гэсэн энэ тэмдэглэгээрээ тэмдэглээрээ хүүхдүүдээ. Харин Coca-Cola буюу ундааг бид нар 5 гушуу малаасаа гарган авдаг билээ хүүхдүүдээ. Үгүй. Тэгвэл үгүй гэсэн ийм тэмдэглэгээ тэмдэглээрээ хүүхдүүдээ. Энэ хэрэгстэй тэмдэглэгээ харандаагаараа тэмдэглээрээ хүүхдүүдээ. Мөн зөв гэсэн тэмдэглэгээч мөн адил харандаагаараа тэмдэглэн шүү. За харин дараагийн зураг нь сүү байна. Бид нэр сүүг ямар амьтнаас гаргаж авдаг вэ хүүхдүүдээ? 5 гушуу малын зүйтэй үнэнээс гарган авдаг. Тэгвэл бид зөв гэсэн тэмдэглэгийг тавих. Харин дараагийн зурагт юу байна вэ хүүхдүүдээ? Ааруул ээзий бидний хэрэглэдэг цагаан эдээ. Цагаан эдээг бид мөн 5 гушуу малаасаа гарган авдаг тийм ээ хүүхдүүдээ. Тэгвэл бүгдээрээ зөв гэсэн тэмдэглэгээ тавих нэ. За харин дараагийн зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Юу байна вэ? Гэрээхэндээ ярьж өгөөд аль нь малын түүхий эдээр хийдэг бүтээгдэхүүн, аль нь биш вэ гэдгийг энэ хоёр тэмдэглэгийг ашиглан тэмдэглээрээ хүүхдүүдээ. Номон дээрээ харандаагаар тэмдэглэн шүү. Харин одоо дараах зургийг харахаараа хүүхдүүдээ. Зурагт юу байна вэ? Зурагт сар байна. Бас од байна. Шүн болж байна. Тэгвэл бүгдээрээ дараах зурлагыг хамтаа харъя. Дараах зурлаг маань энэ зураг нэр юутэй адилхан харагдаж байна вэ хүүхдүүдээ? Зүйтэй сартай харагдаж байна. Сартай адилхан харагдаж байна. Энэхүү зүүн гар тийш харсан том хагас дугуй зурлага номон дээр харандаагаар зураарай хүүхдүүдээ. Эхлээд энэхүү дээдлийн зүүн гар тийш харсан хагас дугуй зурлага зураарай харандаагаар. Харин дараа нь энэ доотлын мөрийн зурлагыг зурна шүү хүүхдүүдээ. Доотлын мөрний эхний 3 зурлага маань зүүн гар тийш харсан хагас дугуй жижиг зурлага байна. Энэ зурлагаа хүүхдүүдээ эхлээд бичээд дараа нь зүүн гар тийш харсан том хагас дугуй зурлага байна. Бас 3 шиг жижигээр нь 3, томыг нь 3 гэд бичсэн байна тийм үү хүүхдүүдээ. Үүнийг номон дээр харандаагаараа бичээрэй хүүхдүүдээ. За харин одоо бүгдээрээ дараагийн дасгалтаа орцгоё. Сурах хүчийн 17 доор хуудас буюу саяны бидний 5 гушуу малыг ажилласан хуудасны яг хажуу талд нь байгаа шүү хүүхдүүдээ. Зурагт ямар амьтад байна вэ хүүхдүүдээ? Унаг, чон, туулай байна тийм ээ хүүхдүүдээ. Тэгвэл уутанд юу байсан юм бол? Зүйтэй. Та нар энэ үлрийг мэдгүй хүүхдүүдээ өмнө нь сонсож байсан уу? Багштайгаа хамтдаа энэ хүлээрээ сонсцгоё. Эрт үрдийн цагт унага хээр унтаж байгаад ихээсээ төөрч хоцорч гинэ. Тэгээд ганцаараа ижил олон сүрэг ижийг хайж яваад нэгэн ууттай зүйлтэй таарч гин. Унага ууттай зүйлийг ихэд сонирхон онгойлгож үзмээр санагджээ. Тэгээд уутны амыг тайлтал дотроос нь өлөн хөх чон араа шүдээ ярзайлхан үсрэн гарч ирээд ходоод гэдэс хонхолцож байна гэж жигтэйхэн хурамст тэнгэр үүнийг мэдээд надад амтд зөөлн зоог явуулжээ гэд унгыг идэхээр завдаж гин. Унга машид айн сандарч яахаа мэдэхгүй бүлтэлцэн байтал бутан дундаас бор туулай дэгдэн гарч ирж гинэ. Туулай явдал учрыг дуулсны эцэст чонгой та энэ өчүүхэн жижиг уутанд багтаж байсан гэж үү? Би лав итгэхгүй байна. Хэрвээ багтвал би унагтай хамт өөрийгөө ч бас идүүлье гэж гин. Тэгэхтэн чон магад уутанд багтах нь дамжиггүй тул харин
унган дээрээс туулайг нэмээд зооглох боллоо хэмээн сэтгэж зөвшөөрөөд уут руу орохоор болж гин. Тэгээд уут руу өөхлөн ортол туулаа. Тэр хэлээгүй юу? Сүүлэнд багтахгүй байна гэхэд чон сүүлээ уутанд хийдэл унах туулай хоёр эвлэн уутны амыг нь сайн богоод хээр орхижээ. Ингэж унаг ухаанд туулайн ачаар чононд идүүлэх аюулаас аврагдсан гинлээ. Үлгэрийн анхааралтай сонссонд баярлалаа хүүхдүүдээ. Үлгэрийн үйл явдлыг дараах зургийг ажиглан гэр бүлийнхэндээ ярьж өгөөрэй хүүхдүүдээ. За харин одоо дараах зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Ямар ч юмс байна вэ зурагт? Зүйтэй зурагт банан байна. Тэгвэл харин энэхүү зураг зурлага маань энэхүү банантай адилхан харагдаж байна. Өнөөдрийн бидний зураг зурлага маань баруун гар тийш харсан хагас дугуй зурлага байна. Харин өмнөх зурлага маань зүүн гар тийш харсан хагас дугуй байсан тийм хүүхдүүдээ. Тэгвэл одоо энэ зураг зурлага маань баруун гар тийш харсан хагас дугуй зурлага байна. За эхлээд номон дээр энэхүү дээд талын мөрийг нь харандаагаараа зураарай хүүхдүүдээ. Харин доод талд нь мөн адил харандаагаараа энийг нь зураарай. Түүний дараа нь хүүхдүүдээ монгол хэлнийхээ дэвтрийг нээгээд 10 сарын 6-ны өнөөдрийн үтсэн зурлагуудаа дэвтэртээ 3 мөр цэвэр нэмээ бичээрэй хүүхдүүдээ. Хамгийн эхний зурлага маань зүүн гар тийш харсан хагас дугуй зурлага байна. Жижиг бас том байна тийм ээ хүүхдүүдээ. Эхлээ 3 жижиг бичээд дараа нь 3 томыг бичсэн байна. Харин доод талынх нь баруун гар тийш харсан хагас дугуй зурлага маань байна. За дэвтэртээ 3 мөр цэвэр нэмээ бичээд багштай илгээгээрэй хүүхдүүдээ. Мөн өнөөдрийн бидний үлгэрийн гол төрд байсан унаг байна тийм үү хүүхдүүдээ. Бүгдээрээ тэгвэл унах шүлгээ цээжлэн багштай илгээгээрэй. Бичлэг хийгээд. За багштайгаа хамт унах шүлгээ уншийе. Унаг урт сайхан зоотой, уужим сайхан ташаатай, хөлдөөн жороотой, хүзүүндээ мулцагтай, чонон хоёр чихтэй, цолмон хоёр нүдтэй, толгоогоороо тоглодог, тоосноосоо босгодог, сүүлээрээ тоглодог, сүүдэрнээсээ босгодог. За дараах шүлгийг анхааралтай цээжлэн багштай илгээгээрэй хүүхдүүдээ. Амжилт хүсье.